За өнөөдрийн богино хичээлээр бид шинэ жолоочдын хамгийн их түгээмэл гаргадаг алдааны тухай ярилцъя гэж бодож байгаамаа. За шинэ жолооч нарын 10 хүн тутмын 7 нь ижилхэн алдаа гаргадаг гэдгийг мэдэх үү? Та шинэ жолооч байхдаа хамгийн түрүүнд ямар алдаа гаргаж байсан бэ? Хэд хурдан явдаг байсан уу? Сандарч огцом тоормсдог байсан уу? Эсвэл толиндоо харлгүй зам сольдог, игнээ байр буруу эзэлдэг байсан уу? За шинэ жолоочдын нийтлэг алдаа бол хурдны мэдрэмжгүй байх явдал юм. Хурд хэтрүүлэх, эсвэл хэд удаан явах, толиндоо харлгүйгээр игнээ солих, утас ашиглан эсвэл анхаарал сарниулах зүйлсийг хийх. Зайгаа зөв барилгүй мөргөлдөх, сандарч буруу тоормслох, огцом эргэлт хийх. За эдгээр нь бүгд ослын эрсдлийг нэмэгдүүлэх тул дадлаг хийж өөртөө итгэлтэй болох хэрэгтэй юм. Шинэ жолооч нарын бас нэг том алдаа бол өөрийгөө туршлагатай гэж бодох явдал юм. Би аль хэдийн сайн жолооч болсон гэж өөрийгөө хуурах. Найзуудтайгаа инээлдэж анхаарал сарних, эсвэл ганцаараа машин унахаас айж жолооны дадлаг дутагдах, энэ бүгдээс болж маш олон осол гардаг юм. Тэгэхээр өнөөдрийн гол санаа бол шинэ жолоочд өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга бол анхаарлаа төвлөрүүлж тайван жолоодох, дадлаг туршлагатай болох энэ зүйлээ нэмэгдүүлэх явдал юм.